жоохон голхны материал юм санагдаж байна. Би угаасаа зангидэж чадахгүй тийм болох чанарын шалгалт. Хэрсэн үү жина байна. Хэд хоногийн өмнө би Тэмүгээс юм захиалсан юм л та. Тэгээд ер нь л яг тэрийг ингээд захиалж явах үйл явцтай бол Тэмү бараг намайг хөлөгтэй дундаас мөнгө ичих шиг болсон. Би өмнө нь Тэмүгээс зөндөө юм захиалж исэн. Тэгээд тэр нь ч ингээд ер нь л дэжгүй гайгүй ирээд байдаг байсан байхгүй юу? Хэрвээ та нар гайх зүйл ингээд миний өмнө нь бас ингээд Тэмүгээс юм захиалаад тэрийг анбоксинг хийжсэн бичлэг бас байгаа. Тэгээд яг энэ удаагийн захиалга дээр би бараг анх удаа фейлчих шиг болсон. Үе ингээд айгу сонин хямдрал санал болгоод ер нь аль жоохон хөлөгтөх шинжтэй байгаад байдаг байхгүй юу? Би тэгээд энд одоо хин итгэдэг байна гэж бодоол. За тэгээ бодоо явж исэн чинь харин өөрөө тэр хямдралт нь итгээ бараг хөлөгтэй болчих шиг болсон. За тэгээд тэр яах вэ? Миний бараа ирсэн. Ямар ч хэлсэн нэг юм намайг олоод ирсэн байна. За тэгээд одоо хідүүлээ анбоксинг хийж үзцгээе. Бидэнд хамтгаарай. ТV нэ. Тэгэхээр би ер нь л яг ингээ үндсэн захиалсан юмнасаа бас нилээд юм ингээ хасаад нөгөө бутацсан гэж хэлсэн штэ. Захиалах нь ингээ баталгаажаад наашаа ирсэн зүйлсэн гэсэн чинь нэг юм жижигэн зүйл байгаа байхгүй юу? За тэгээд хамгийн ихэн захиалсан зүйл болохоор ингэж харагдаж байна. Нууц нь ер нь л ингээ хараад тах нэг гэлт юм байхгүй заяа. Зүрл дан уут. Тэгээд миний хамгийн ихэн захиалсан юм бол энд харагдаж байгаачлан занга байна. Энэ занга нь болохоор хэрвээ та нар нөгөө нэг юм True BT буюу ингээд гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрчлөө. Итгэж орчуулад байсан яг жинхэнэ гоо үзэсгэлэн гэдэг нэр нь надад илүү таалагддаг. Яг киноныхон гол утга санаатай илүү дүүцүүд санагддаг байхгүй юу? Ер нь л тэр киног үзсний дараа ингээд сороочгийн цамцсан дээр зүгээр юм жирийн занга зүүхээр амар уйтгартай санагддаг болчихсон. Тэгээ янз янзын занга зүүж үзвэл хөөх юм байна да гэж бодож исэн байхгүй юу? Тэгээд ийм занга сонгож явсан. Яаж харуулъя та? Юу ярьж ийнэ? Эн чин занга штий. Зангаг чин зүгэл харуулцахад боллоо шүү. За яг зүгээд харах юм бол нэг иймэрхүү харагдана. Ингээд энэ сороочгийн дээр зүгэл илүү тод харагдах байх. Нэг юм хөөрхөн занга захиалсан. Тэгээд энэ бас өнгөний сонголттой байлээ. Тэгээ миний захиалсан өнгөний сонголт нь болохоор юм хар өнгөтэй. Тэнгүүтлээ хэмжээг нь тохируулж болдог юм эрдзэнтэй юм байна. Ингээ хитрхи урттай байвал хасчихна. Тэгээд энэ нь ингээд нээж хагаад ер нь занга зангидах гэж алаан болох шаардлагагүй ингээл төвч чинь энийгээ дараа л буцаа нээчихнэ. Би угаасаа занга зангидаж чадахгүй тийм болохоор надад иймэрхүү төвчтэй занга таалагддаг. Үнийг нь харгалцаж үнэлээ өгнө. Гэтэ яг энэ бичлэгийг хийж явах үйл явцад бол би бүгднгийнхээ үнийг мартчихсан. Тэгэхээр энэ зангаан дөх миний үнэлгээ гэх юм бол 10-аас 10 гэж өгнө. За дараагийн захиалсан зүйл болохоор энэ надад юу вэ? Хэрэв миний бодож байгаа юм бол биш дээ. Өөрийнхөө бичлэлдээ өөр хүний утсан зориулаад камерны шилэн алт захиалсан байхгүй юу? Энэ жоохон гадуур ховор байдаг нэг тийм жоохон рандом утас. Гадуур камерныхаа шилэн алт ерөөсөө олдохгүй байна гэд. Тэгээ би Тэмүгээс захиалжвал яад юм бол гэд туршилт толгой захиалж үзсэн чинь харин надад ийм юм өгч байна. За тэгээ эхний ээлжинд бол ийм нэг шар өнгийн арчдаг зүйлэн л да алчуур. Яг үндсэн бүтээгдэхүүн биш. Тэгээ үндсэн бүтээгдэхүүн нь бол энэ дотор харагдаж байгаа л энэ надад амар муу ирсэн юм шиг санагдах юм. Юу ирсэн байж балдаг бол доо. Ийм юм ирсэн байна. Шилэн наалт байна л да. Хуулж аваад наа. Тэгээ хуулж авахаар ингээд нэвт харагдаж байгаа байхгүй юу? Ер нь иймэрхүү камерны шилэн наалтуудыг тухайн ингээд авж байгаа газартаа наалгацдаг болохоор наахаас өмнө ямар юм ирдгийг бол мэдэхгүй байна. Нэг юм 3 ширхэг бүр байж бол хамгийн нэмгэн төөрөөсөн юм шиг бүр амар холихны материал санагдаад байна. Гэтэ энийг бол нааж ижил мэднэ. Одоо ингээд харах юм бол надад жоохон фейл юм шиг санагдаад байна. Гэтэ үнэхээр гоё таарж ороод яг жинхэнэ камерны дурангаас ялгаагүй байж чадах юм бол энд би одоо нэг 10-аас 8 гэдэг оноо өгнө. Бидний дараагийн захиалсан юм болохоор нэг юм өнгөхгүй утгатай цагаан зүйл байна. Нэг сонин рандом утгатай тэсний юм амар том стикертэй ирдэг заяа. Бидний дараагийн захиалсан юм болохоор энэ цагаан өнгөтэй та нар юу гэж бодож байна? Сахиусан тэнгэрийн далавч. Энийг зүүсэн хүн нисдэг гэж байгаа. Хэдүүл одоо нисч үзцгээе. Хавчаар ингээ хойноо хавчдаг.
Зэзэ энэ ямар ч байсан ингээ хосоороо болохоор хоёр тишээ харсан ирдэг юм байна. Хаврын салхинд сэгсэчэд ирсэн шүү. Би өнөөдөр үсээ ингээ хойшоогоо хагас бооцсон гэх юм уу. Тийм болохоор энэ үсэн дээрээ зүүчээ. Би ихтэй ийм бүтээгтүүний яг ингээ реклам дээрээс нь хараад авъя гэж бодож байхдаа бол үсэн дээр зүүн гэж угаасаа бодож яваагүй. Одоо ингээд мөртэй палажныхаа мөрөн дээр зүүн гэж бодож авсан аахгүй юу. Тэгээ ингэж харагдаж байна. Нэр хүүр харагдаад ах юм. Китний хувьд болохоор энэ зүгээр л нэг юм төмөр жижигхэн төмөр хавчаар заяа. Энэ дээрээ халуун цавуугаар энийг наацсан тийм л хавчаар байна л та. Амар хөөхөн яг зурган дээр шиг харагдж байгаа боловч материалын хувьд жоохон голхны материал юм санагдаж байна. Яг нь миний бодлоор хамгийн сайн ирж чадах нь энэ л байх л та. Тэгээ хавчаарны хамгийн таалагдж байгаа юм гэх юм бол хосоороо ирж байгаа байхгүй юу. Зарим нэг хавчаарнууд чи бүр ингээ хоёлаа яг энэ шиг хэлбэртэй ч юм уу нэг ингэж мингээ харцсан тэгээд зүүхээр амар тэнэг харагдаад идэв чинь ингээд эргэцсэн юм шиг. Тийхгүй энэ нь болохоор ингээ хоёр талд ингээ зүүч болно. За тэгээ хавчаарандаа хүнлэгээ ой яаж гинэ. Ой яаж гинэ хүй. За тэгээ хавчаарандаа өгөх үнэлгээ гэх юм бол ер нь бол 10-аас 10. Үнийн огт бодохгүй өгж байгаа шүү дээ энэ үнэлгээнүүдийг. Өөр чамд юу бэ? Энэ юу вэ? Нилээн амар хүнд жинтэй зүйл байна. Би нэг юу гэдгийг санчих шиг боллоо. Ингээд дотроо юм төмөртэй юм байна. Нуутан ч явах вэ? За нэг ийм төмөртэй юм захиалсан юм аа. Тэр маань ирсэн байх шиг байна. Би уг нь энийг захиалсан байж байгаад үнэтэй санагдаад болцсон санагдаад байгаа байхгүй. Гэтэ тэгэл захиалагдсан байна. За мэдгүй. Толь молол ингээ манай гэрийн хамаг юм айж хардаг шүү дээ. Маа гэл. Гайгүй ч юм уу? Гайгүй мэн. За тэгээ нэг юм түлхүүрийн осор захиалсан юм аа. Яг энэ хавчаарны хэсэг нь одтой тэнгуүтлээ зүрхтэй гэдэг ингээ хоёр төрөл байсан. Ийм хөөрхөн пантаг ирсэн байна. Энд болохоор ийм жижигхэн хөөрхөн 5 хашуу байна. Тэгээд энд нь ийм нэг толь шиг зүйл байна. Энд харж байгаа шли ийм нэг хаалганы нугастай тэнгуүтл энд болохоор ийм нээдэг юмтай байгаад байгаа байхгүй. Энд чи нээгдд юм байна. Ингээ нээгдэнгүүт дотроо толь үйд юм байна л та. Сонирхлээ тий. Түлхүүрийнхээ осор нь толтой. Энэ хоёр тал дээр нь өөртөө хүссэн зураг нааж болох байх. За тэгээд энэ түлхүүрний осорны бүр яг ингээд амар онцгойлгодог ганц гол зүйл гэх юм бол энэ нэг сони гулчгсан юм харагдж байгаа. Ямар нэг юм урт гонцгой уруул өнгөлөгч эсвэл уруулын будаг ч юм уу тий. Нэг тиймэрхүү юм аваад тэгээд энэ осорлогоо бүр ингээ хийж өгнө. Ямар хөөрхөн орчвоо. Би нэг жоохон бүдүүтхийн чинь болоо гэж бодож айгүй хөөрхөн орчлоо. Уруул өнгөлөгчөө ингээ дотор нь хийгээд ингэчингүүт яг хэлбэрт нь ороод ингээ барьчин доош өрөөс ингээ унахгүй. Ингиж мингээд өөр ингээ хажуу тийшээ өөрөө албаар авчтгүүл юм бол нэг юм түлхүүрийн осор байна. Ядрахт хоёр талдаа ингээд идэх тий. Одоо энэ ингээ цүнхнээс өөрөө явчих шít ингээд. Баяртай. Бай. Эндээсээ одоо уруулаа будмаар санагдлаа. Тэнгүүт шууд ингээд түлхүүрийнхээ осорноос уруулын будг аваад ингээ гаргаж ирээл. Би уруулаа буддггүй л дээ. Гэтэ одоо ийм түлхүүрийн осортой болсон юм чи будаж эхлэх л байх та. Одоо хэдүүлээ өөр хэмжээтэй уруулын будагнууд яаж харагдахыг туршиж үзье. Ваа, жирийн уруулын будагнуудыг бодвол ингээ арай жоохон бүдүүн. Тэснэ айгу жижигэн байхгүй юм намхан. Тэгээ бүдүүн мөртлөө намхан болохоос яг таарж юм. Ийшээ ер нь зөвхөн уруулын будаг гэхгүй уруулын будаг шиг хэлбэртэй ер нь ийшээ ороход зориулагдсан юу ч хийж болно. Гэтэ яг энүүний тохиолдолд бол бусдаас ялгаатай ингээд юм дөрвөлжин хэлбэртэй байхгүй юу? Одоо ийм бүр хий биш ийм дөрвөлжин хэлбэртэй. Тийм учраас ийшээ ерөөсөө орохгүй байна. Энэ болохоор ингээ миний сармасны будаг амар урт болохоор урт юм дээр яаж орох вэ гэж туршиж үзсэн юм. Тэгсэн чинь урт мөртлөө бас ингээд юу нь бол орчиж гин. Ингээд илүү гарцсан. Гэтэ яг ингээ хийгээд аваа явах юм бол болох юм шүү дээ. Болтгүй юм байна. Энэ бол ингээ миний бүр амар нарийнхан тэгснэ урт өнөртэй бас байгаа. Түрүүн ингээ өндрийн зөрүү ямар гоё харагддаг юм бэ. Би яг юм цэнхэр өнгөнд дуртай шүү дээ. Өнөрөнд нь ч дуртай, өнгөнд нь ч дуртай. Гэтэ би өнөртөөс дурхдаггүй л дээ. Тийм болохоор энэ ингээ сувнаар болоод гэрт бэж идэх юм. Чанарын шалгалт.
хаврын салхи яаж салхисээр ч ингэж 360 эргээд салхилахгүй л үү. За тэгээд миний энэ түлхүүрийн осрон дүү хүнлэхийг гэх юм бол 10-аас 8.5 гэж үе. Үнтэйсэн болохоор би ерөн буцаая гэж бодож исэн. Тэгээ авцсан л юм шиг байна. Ингээ болж байгаа юм тий. За тэгэхээр өнөөдрийн бидний задлж үзэх сүүлийн зүйл энэ юм шиг байна. Анхын бараагаа хүлээж авчаад юм бүр юу захиалсан юм болоо юм баг хүний бараа андуураа давшраад өгсөн болов гэд бодод бийжсэн. Тэгээд дараа нь ер нь л харж агаад юу захиалснаа гайгүй санаад эхлэх шиг болсон. Одоо хэдүүлээ задлаад үзье. Энэ зөөл нь хамгаалтын утанд ирж байна. Хагалдгийн бөмбөлгтэй ут. Энд би айгүй дуртай. Ингээ хаглал ямар. Ер нь энд дургуун байхгүй хаа. Тэгээ миний захиалсан юм гэх юм бол би та нарт нэг нь аваад харуулъя. Ингээ хорж байгаашлан юм шаргал өнгийн зургийн хүрээ байгаа чиж хүрээ байна л да би бас анхудаа харж байна. Арталтай юм өнгөгүй ер нь бол нэг талаараа харсан. Тэг миний гарын алах шиг юм бас овоо том хэмжээтэй. Бүр ийм цуцсан. Бичин шиг цуцсан. Нэг л танил харагдах юм. Гол нь дотроо 8 ширхтээ. Ямшаас эхний 2 гаргаж ирсэн хэсэг нь бол ингээд бүр яг усны тус шиг адилхан юм байна. За тэгэнгүүтлээ дараа нь ийм нэг дөрвөлжин хүрээ бас байна. Энэ дөрвөлжин хүрээнээс ингээ 2 ширхэг гэрсэн байна. Дөрвөлжин зургийн жаз нэлийн биетэй юм зузаан бичин шиг зузаан материалтай юм биш. Энэ ерөөсөө металл биш. Пяврлахта хунцар. Энэ болохоор арай жижигхэн, тэгээ арай минимал зургийн хүрээ байна. Гэтэ эдрийг сайтар ингээ ажиглах юм бол ер нь л хийц мицэн айгу гоё винтэж зургийн жаз шиг. Тэгээ сүүлийн 2 нь болохоор ингээд ер нь бол 2-2-оор адилхан юм байна л да. Энэ нь болохоор юм свэн бөгчиг зүрхийн хэлбэртэй. Тэгээ бүгдийн нэг дөр харах юм бол нэг ийм 8 ширхэг хүрээ байна. Миний санаж байгаагаар энэ ориг ширхгэн 1000 төгрөгийн үнэтэйсэн баха 8 ширхгэн 8000 жилөө. Нэг юм хосоосороо адилхан. Тэгснээ 8 ширхэг гэхээр ч одоо ингээд 4 өөр загварын жаз багцаараа ирсэн байна. Энэ хоёрын жишээ нь ингээд 2 өөр өнгөтэй. Угаасаа бүгдээр адилхан хэлбэртэй адилхан загвартай байх юм бол уйтгартай шүү дээ. Би тэгээд энийг амар сонирхоо захиасан шалтгаан гэх юм бол ингээд инстаграмаар нэг юм рил яваад байсан байхгүй юу? Ийм нэг дөрвөлжин жазан дотор хайртай дотныхоо ч юм уу ингээд таньдаг хүмүүсийнхаа зургийг хэвлээд тэгээ ингээ яг юм мүзэд үзмэр үзэж байгаа юм шиг болгоход ингээд наага тавьсан. Тэгж болдог рил үзсэн байхгүй юу? Тэгээ тэрийг өөрөө туршиж үзье гэж бодоод тэгээд захиалж үзсэн юм байхгүй юу? Миний бодож ирснээс бас овоо том хэмжээтэй байна. Одоо тэгээд энэ дотор нь ингээ өөртөөхөө зургийг хэвлээд дээрэс нь ингээ наачингууд яг юм уран зургийн юм шиг харагдана. Зураг дотор нэгээд тэгэхэд бол энэ минь бол яг цээж зургийн хэмжээтэй орох байхаа. Би тэгээд амар үнэтэй маа гэж удаад юу нэл захиалж махиалахаас амар гороод байсан боловч яг одоо ингээ захиалаад хурж ирснийхэн дараа харсан чинь надад юу нэл айгу таалагдлаа. Тэмүгээс захиалаагүй юм шиг л дайггүй чанартай ирсэн байна. Тэгээд миний энэ жазан дүү хүнлэе гэх юм бол 10-аас 10 гэж өгнө. Яг хөө энэс сайн ирэн гэж байхгүй шүү дээ. Яг миний бодлоор жоохон үнэтэй л болохоос. За тэгээ өнөөдрийн манай unboxing бичлэг манд дуусч байна. Бичлэгийн маань хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Лайк болон subscribe дараад дэмждэг бүх хүмүүстээ хайртай шүү. Ийм болсон заяа. Би нэг өдөр ингээд зүгээр л Тему ухаад явж байгаад ер нь л миний яг ингээд анхны зорилго гэх юм бол нэг юм ring light-ed юм цагирган гэрэл байдэн штэ. Тим гэрэл Темугээс захиалъя гэж бодоод явжсэн байхгүй юу? Юм захиалж бол хамгийн доод үнэ нь 35,000 байдаг. Заавал 35,000 хүржиж захиалга баталгаажуулж болдог учраас ингээд үнийн дүн хөрөхгүйсэн болохоор би ингээд баахан юм нэмээд бараг сүултээ ингээд өөртөө хэрэггүйсэн ч зүгээр үнийн дүнг нь хөрөхийн тулд сонин юм нэмээд эхэлчихсэн мэл та. За тэгээд яах вэ? Нөгөө ring light-а захиалах гайл явж байсан чинь гинэ Темугээс надад нэг мессеж ирээд ер нь бол мессеж ингээ хямдралын мессеж бараг өдөр болгон дандаа ирдэг заяо. Тэгээд тэрнээс нь өмнө нь ч гэсэн ингээ хямдрал жоохон идлээд арай нэг хөнгөлөлттэй юм авч үзчихсэн байхгүй юу би. Тэгээд тийм ч утгаараа эндээс үзэж байгаа захиалвал арай хямдханч захиалчих юм билүү гэж бодоод ороод үзээ явжсэн чинь надад ийм санал ирсэн. Зурганд байвлын нэгэ гаргачих заяо. Тэнгүүтлээ энэ нь болохоор яадаг хямдрал вэ гэхээр яг тухайн хэсгээс ингээ сонгосон 3 бараг заяо. 10 төгрөгөөр авах ирэх бүр яг ингээ өөрхөө сонгосон юм 3 бараг яг тус бүрийн 10 төгрөг гэхээр одоо тэр 3 бараа нийлээ 30 төгрөгөөр авах ингээд эрхийг чанд бэлгэлж гинэ энэ төр гэдэг ингээ гошигруулад исэн байхгүй юу? Яг тэр хямдралыг авахын тулд ингээ тодорхой үнийн дүн хүртэлх бараг захиалаад бүр мөнгөний шилжүүлээд баталгаажуулсан байх хэрэгтэй гэдэг байхгүй юу?
Би тэгээд яах вэ эхний ээлжинд за ямар ч лсэн угаасаа юм авах гэсэн чинь тэрийг аваад баталгаажуулчих гэд баталгаажуулсан. Гэтэ ягаад ч юм тэр баталгаажуулсан бараа дунд нь миний ring light байгаагүй юм шиг байлээ. Ямар ч нэг тийм юм болцсон айгу хурдан болоод өнгөрсөн. 36 билүү 7000 төгрөгийн эхний захиалга баталгаажуулсны дараа нь нөгөө хямдрал нь ингээ бодогч эхэлж байгаа юм л да. Тэнгүүтлээ эхний 2 бараа нь ингээ хямдарчихсан. Тэгээ одоо 3 дахь бараагаа хямдруулахын тулд дахиад жоохон ингээд мөнгөний ингээ худалдаа авалт хийх хэрэгтэй байна гэсэн бичиг гарч ирээд тэгээд мэдээж дараагийн захиалгаа баталгаажуулахын тулд дахиад одоо босго үн нь 35000 авах хэрэгтэй. Тэгээд дахиад 35000-ын худалдаа авалт хийх шаардлага гараад би бүр яаж байгаа ч юм дээ юм ширээний дэлгдэг гэрлийг 50 эдэн мянгаар захиалчихсан. Сүүлдээ жоохон тийрээ тэгээ бүр юу захиалж байгааг мэдэхгүй зүгээр л захиалаад үзчихье гэж бодоод тэгээ захиалчихсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо 50 мянган төгрөгийн юм авсан байхад хүртэл дахиад цаана ингээд тэдэн төгрөгийн юм дутчлаа. Дахиад юм захиалаарэ гэсэн бичиг гарч ирсэн. Тэгэл юм бүхэн ингээд бүр амар шал худлаа холихны юм болж байгаа нь ингээд илэрж байгаа байхгүй юу. Тэр 3 бараан заяа ингээд уруулаа хямдарч ийж захиалах хэвээр. Ерөөс ингээ ихний 2 нь хямдарсан тэнгуүтлээ 3 дахь чи хямдруулж чадахгүй тэр үнийн дүнтэй захиалгыг хийж чадахгүй юм бол чамдын 3 гурал очихгүй гэсэн үг. Ерөөсөө ийм бүхний цаана нь ийм л зүйл байсан байгаад байгаа байхгүй юу? Ер нь бол та бүхэн ч гэсэн анхаараарай. Элдв хямдралд итгэхээс өмнө тэрийг бодолцож үзээрэй. Хамгийн гол нь энийг ингээ урьдчилаад тэгэн шүү ингээ шүү гэсэн ямар ч бичиг байхгүй. Тэгээд 50 мянгийнхаа захиалгын гэрлийг ямар ч ясна цуцлахаар болоод тэгсэн чинь ингээ надаа 2 сонголт өгсөн. Нэг нь болохоор Тэмүгийн кредит болгоод үнийн дүнгээ шууд буцааж авах. Энэ нь ерөөсөө данс руугаа буцааж мөнгө хийхгүй зүгээр Тэмүгийн аппликейшн дээр байрлуулж агаад дараа нь юм ингээ худалдаа авалт хийхээр болох юм бол тэрүүгээрээ шууд ингээ худалдаа авалтаа хийчихнэ гэсэн үг. Гэтэ мөнгө нь бол чамд ингэж буцааж хийзэж ирэхгүй. Хоёр дахь нь болохоор захиалгаа баталгаажуулахдаа ашигласан данс руугаа мөнгөө буцааж авах. Гэтэ эхнийхээс ялгаатай нь тэр нь ингээд тэр дороо орчихгүй 2-7 хоног моног яг нөгөө захиалсан бараа нь эрэхтэй бараг зэрэгцэж шахав буцаж дансанд норон гэсэн. Тэнгүүт нь би бас их л захиалсан юмнасаа ингээд 2 зүйл канселдэж үзсэн. Буцаагаад ингээд цуцлаад ер нь л цуцлахыг яа тийм байна. Эднэр намайг юу н холигдсон уу гэд. Ер нь л өөрийгөө тэгээд золиосонд гаргаад үдчихсэн. Ямар ч юм би өөрийнхөө одоо нийлбэр дүнгээрээ гэх юм бол ойролцоогоор бараг 70,000 төгрөгийн буцаалтаа нэхэмжилчихсэн байгаа. Амсаа хугацаанд орж ирээд буцаагаад өгчих юм бол комент хэсэгт бичиж заяа.